сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа бичлэгээр би та бүхэндээ хайлмаг яаж хийхийг харуулъя. За миний ашиглах гэж байгаа өрөм энэ одоо Англи улсад бол ийм өрөм байгаа. Би энэгээр хийх гэж байна. 200 грамтай. За тэгээд гурил олвол хийхгүй, гурилны оронд би овёс хийх гэж байгаа. Овёсоо ингээд юу яагаад нунтгалцсан ийм гурил шиг нунтаг болгосон овёс хийнэ. За тэгээд буцаад ирэнгүүтлэн дээрээс нь овёсоо хийчихнэ. Энэ болохоор би 100 грамм овёс, за тэгээд дээрээс нь ус хийж болно, цай хийж болно, тэгээд цайгаар хийж болно, хар цай, тэгээд сүйтэй цайгаар хийж болно, усаар бас болно. Би бол буцалсан усаар хийх гэж байна. За тэгээд дээрээс нь усаа хийгээд биш нэг 100 мл ус хийж байна. Тэгээ одоо шар тосны ялгараад гараад ирнэ. За тэгээ энийг ингэж жоохон ингэж хуурж агаад ингэж болоо. Тэгээ аяанда шар тосны гараад ирнэ. Тэгээ дээрээс нь өөрснийхөө амтлагаагаар сахар хийж болно. Одоо би үзэн хийгээд сахар хийхгүй. За нэг ийм л болж байна да. За би дээрээс нь зөвхөн үзэн л хийчихнэ. Би сахар хийдэггүй, зөвхөн үзэн хийчихээр аяанда үзэн маань өөрөө гоё чихэрлэг болгоод өгчдөг. Тэгээд идчихэд ерөөсөө маш гоё амттай болд юм билээ. За тэгээд та нар минь бас туршаад үзээрэй. За ингээд хайлмага хийгээ болчихлоо. Одоо бүгдээ талхан дээр түрхэж үзье. За би энийг ингээд овёсоо болохоор нэг арай илүү хиймээр надад санагдлаа. Одоо ингээд түрхэхээр нэг жоохон бутарсан байна. Тэгэхээр овёс арай илүү дахиад жоохон овёс хийгээд тэгээд явал болох юм болов уу гэж бодлоо. Гэхдээ энэ бас дэжгүй болсон байна. Ингээд амт болол айгу гоё байна. Үзэм хийцэн болохоор үзэмнээсээ зөндөө чихэрлэг амтыг аваад тэгээд гоё болжээ. Одоо энийг ингээд жоохон бийжүүлж агаад тэгээд хэвэнд хийгээд бас тавгийнхаа эдэн дээр тавьж болно. Миний бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энд доор гарч байгаа цонхон дээр дарахаа мартав. Дараагийн бичлэг болтол түр баяртай.